Муудалцах дуртай хүүгүүд. Нэгэн тосгонд муудалцах дуртай хүүгүүд амьдардаг байжээ. Аав нь хүүгүүдэд загнана. Гэсэн хэдий ч хүүгүүд нь үргэлж муудалцна. Тиймээс аав нь ихэд санаа зовдөг байв. Нэгэн өдөр аав нь хүүгүүдэд бүгдийг нь дуудав. Аав нь хүүгүүдэд модны мөчрүүдийг харуулв. "Аава, энэ юу вэ хэмээн?" Хүүгүүд нь асуув. "Модны мөчр" хэмээн аав нь хариулав. "Олон ширхэг модны мөчр байна. Бүгд хэдэн ширхэг мөчр вэ?" хэмээн хүүгүүд нь дахиад асуужээ. "10 ширхэг мөчр" хэмээн аав нь хариулав. Аав нь модны мөчрийг нэг нэгээр нь хүүгүүддээ өгөнгөө. "Энэ нэг ширхэг модны мөчрийг хугалж чадах уу?" гэж хэлв. "Тийм ээ, хугалж чадна" хэмээн хүүгүүд нь хариулжээ. Хүүгүүд бүгдээрээ нэг ширхэг модны мөчрийг амархан хугалав. Тэгтэл аав нь модны мөчрүүдийг нэг баглаа болгон уяв. Тэгтэл хүүгүүддээ ийхүү хэлв. "Энэ багалсан модны мөчрийг хугалж чадах уу?" Хүүгүүд нь багалсан модны мөчрийг хугалах гэж оролдов. Гэсэн хэдий ч багалсан модны мөчрийг хугалж чадсангүй. "Баглаж боосон модны мөчр бат бөх учраас хугалж дийлддэггүй" хэмээн хүүгүүд нь хэлжээ. "Хөвгүүд минь, та нар ч гэсэн энэхүү модны мөчртэй адилхан. Ах дүү сэв найртай байх аваас хинч та нарыг дийлэхгүй" хэмээн аав нь хэлжээ.